Өнөөдөр дэлхийн нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлстэй сүшиг бишрлийг шашин гэж тодорхойлжээ. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэлхийхээс зайлсхийж, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хийх гэж үздэг. Архиталт, ядуурл, хүчирхийлэл, гэмт хэрэг, сүнс, хий үзэгдэл гэх мэт бусдыг түгшээсэн нийгэм оршин тогтносоор 800 жилийн тэртегээс олон шашныг хүндэтгэж ирсэн монголчуудын амьдрал болоод нийгэмд тулгамдж буй олон асуудалд эдгээр шашин шүтлгүүд бодитоор эрг нөлөө үзүүлж чадж байгаа юу? Бид шидтнийг бус эгэл жирийн иргэдийн амьдралд тусалж зөв зам руу хөтөлж байгаа нэгнийг онцолж байна. Үнэн бай төсөл. Богдхаант Монгол улсын үеэс алдар гавьяан төгсөн цэргийн жанжин Хатанбаатар Магсарживыг жойжинч байсан гэдэг. Богдхаант Монгол улсын нутаг руу хятадын хар цэрэг довтлоход Хатанбаатар Магсаржив зэрэг ахлан морджээ. Хатанбаатар ван ганц өхөр бууга шившиж бууцсанд сумн хятад цэргийн их бууны амаар орж дэлбэрээд олон хятад цэргийг хятаж Богдхаан бичиг явуулж өхөр бууг жанжин буу гэж цол өгөөд Хатанбаатар ванг гүн ван цолтноор өргөмжилжээ. Том буунд олон хадаг зүүсэн байсан гэж нүдэр үзсэн амьд гэрчийн хуучилсныг их эрдэмтэн цэндийн дамдын сөрөн өвгөн жамлан ярианда тэмдэглэн үлдээсэн байдаг. Гүртэн чойжин буулгадаг хүн гэж хэмбэ. Нэвтрүүлгийн үед итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлтэх нарны туяа компани GNT. Энэ бол тэн биш цэвэр усан халаагуур. Хамтрагч Орос чулуун халаагуур Тэплэко өөрөөр ажиллана. Чойжин буулгах гүртэн гэдэг чинь болохоор ер нь тэгээд будны шишний улааны урсгал. За тэгээд яг бөөгөөсөн бол өөр будны шашинтай л орж явдаг зүйлтэй. Тэгээд яг хоо энэ чойжин буулгадаг хүний гар нь бас шийдгүүж идэг гээл хүн бариул бас нөгөө тийм арай тийм тусгай тийм өвдөлттэй байдаг. Өөрийн биенээс бас нөгөө энерги хэтягаан улаан туяа бас илүү их тийм хүчтэй байдаг л. Дамбаживын дэлгэрэнгүй тайлбар толонд чойжин гэдэг үгийг төвд гаралтай новын сахиус гэсэн утгатай гэж тайлаад гонгор, дамжин жойжо, жамсран, лам, намсрай, цамб, лаши зэрэг бурхтыг чойжин сахиус гэж нэрлэнэ. Жилийн гай барцдыг арилгах, тэрсүүд дайсныг даруулах, элбэг хангалуун амьдрахыг хүсч сүсгтэн олон чойжингуудын уншлагыг хийлгэж ирсэн уламжлалтай гэж нэмж тайлбарлсан байна. Мөн гүртэнтэй холбоотой үгсийн тайлбар хайвал гүртэм шарын шашны чойжин бурхны сүнс орших ажлыг хийдэг лам хүний цол гэсэн байх юм. Гүртэн хэрхэн яаж тодордог вэ? Тэгээд нэгдүгээр ангид ордог жилээс авахгүй болоод 7 настайгаас авахгүй болоод би энэ сахиусыг одоо гэрийнхнаасаа ялангуяа эмигээс нууцаар буулгаж эхэлсэн. Нэгдүгээр ангид ордгийнхоо зун нь эмигээ өхөр сааж хахад би нөгөө гарч байнга тугал татаж өгдөг байж байгаад нэг өдөр нөгөө умтаад хуцарчоод боссоод харсан чинь нөгөө өвөгийн бурхан урдуур нь гээд гүшиг унжуулаад татцсан. Тэгээд цаанаа нөгөө гүнгөрвэн даан байдаг гэсэн. Тэгээд нөгөө нэг дээр үеийн гүнгөрвэн ч нандаа ингээд юм панераар ингээд юм гүцт юм хаац үдээс болохоор тэгээд тэндээс ингээд намайг дуудаад байгаа ч юм шиг миний анхаарлыг татаад харна нөгөө эми маныг хаяа бид нарыг айгаад заримдаа нөгөө зүүд мөдийг гүйцлээгээд ихээр сахиусаа гаргаж ирээд айдас өгдөг. Тэгээд заахын мал нэг тийм доктор муутай болоод ирэхээр хангаа боохоогоос хамгаалаад нөгөө бас нөгөө хангаа дэлхийд гуугаа сахиусаар айгүйх тийм айдас өгдөг гэсэн байхгүй юу? Малаан даатгач өөрөө өгж дуулдаг тийм хүн байсан. Тэгээд нөгөө эмээг байхгүйгээр дайландуулаад нөгөө сахиусаа нууцаар барьж үзээд. Тэгээ анхлаад ингээ бариад үтсэн чинь ингээд нөгөө манай тэр өвөгийн ингээд сахиуслахаар юм бүрэнх юм сахиус тэгэнгүүт нөгөө ингээ нууцаар ингээ анхлаад бариад үтсэн чинь нөгөө бүх би ингээ чичрээ салгалаад гар хөлмөлчин дагжрын чичрээд унангуутан сандраад нөгөө сахиусаа шидсэн чинь орондоо өнгөрөөд орчихсон. Тэгээ хараа эмээ гаднаас орж ирэнгүүтээ тэгээд өршөө чойж минь өршөө хуруун чиний охины минь өршөө гэд нөгөө сахиусаа орондоогоороос гаргаж ирээд тэгээд надаа өөрөө нэг тийм өгж дуулж гуйж байгаа надад айдас өгчөө тэгэл бурхныхаа онд дээр буцаагаад хийцэн. Тэр намайг дахиж энэ бурханд ойртож болохгүй шүү чи энэ бурхнаас 3 алхмын зайтай дандаа явж байгаарай гэдэг гэсэн. Тэгэл тэр цагаас хойш ерөөсөө маргааш нүнжүүл нөгөө өдрөөс нахгуулаад би
байнга нөгөө бурхнанд байгаа сахиусыг л ерөөс авч дахиж үзмээр санагдаад шүнч унтчих чадахгүй нөгөөтг нь зүүдлээл тэгээ шүн босоо олболцож гэвтэйл тэгдэг байж байгаа. Тэгээ дахиад нөгөө мал сааган гутна дахиад болгосон. Тэгээ тэр цагаас хойш тэгэл байнгын нөгөө хоёр дахь буулгасан чинь нөгөө бүр ингээд чичирж урж тийм авж урж итгэхэр ингээд буулгааг ингээд чичрээд ирэнгүүт нь сайн барьж байгаа л үзэл. Тэгэл тэрнээс хойш ингээд нөгөө тхэн за одоо ингээд чичрэнгүүт нь алдахгүй сайн барих хэрэгтэй шүү гэж бодвол тэгэл тэрнээс хойш байнгын буулгадаг болсон. Энэ бөө зарингуудаас 10 английн урдаас буудаг сахиус гэдэг. Тэгэхээр одоо энэ 10 англ бурхныхаа урдаас бууж байгаа сахиусыг нэг үгээр хэлбэл одоо энэ бурхны орчуулагч хилмэрчил гэсэн үг юм да. Тэгээ энэ гүртэн хүн гэдэг бол ер нь тийм одоо нөгөө архины төрлийн зүйлээс их хол байх. Тэгээд нөгөө нэг одоо бүхс бөөрийн асуудлаар их зэгцтэй байх. Тэгээд тэрэн дээр л их чадал оршдог гэж боддог. Тэрнээс одоо яг гүртэн хүн бол бас нөгөө эцэг эхээс аяасан төрөлхийн тийм бас нэг унган тийм цусандаа шингэсэн авьяас л байд юм шиг байна. Нэвтрүүлгийн үед итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Ер нь л нэг тийм хүүхэд байхасаа л одоо өвгийн минь зааж өгснөөр би нэг хоёр тарин уншдаг. Нэг нь нууцын тарин, нэг нь мэгзэм их уншдаг. Тэрнээс бол ингээл өөр янз янзын юм уншаал айхтар юм цэрлээд байдаг зүйл бол надад байдаг. Баг байхасаа ахгүй л одоо ингээл нэг айл сахалт байсан хүмүүсийн ингээд нөгөө нэг аяндаа ингээд өөрт ингээд мэдрэгдээд нөгөө мэдэрсэн зүйлээ ингээд хэлэхээр сүүлд нь яг тэр нь болчдөг тийм байдаг гэсэн. Одоо манай тэнд нэг жанчиг байд нэг хөгшин байдаг байсан. Би нөгөө задгаа жанчиг байл тэгдэг байсан. Тэгээ тэр хөгшин манай эмээ дээр орж ирчээд арих хоргоогоод одоо нэг бадам эмээ нэрмлээсээ өгчих гэдэг. Тэнгүүт манай эмээ баахгүй, ойр тоогоо тавиагүй, бороо ороод гэдэг чис. Тэгээ би эмээ та өгчгөлд дараа дахиж наад хүн чинь танаас гоохгүй юм байна штэ гэж тэгжсэн. Тэгээд тэр хүн дахиж орж ирээгүй гэж хагаад бурхан болчихсон. Тэгээд тэр бурхан болсны дараа эмээ энэ өстэй нэг нэг баяраа гэдэг хөсгөө. Тэгэл энэ баяраа астай амт шар астай учиртай ядар юм а энэний хилээд байгаа юм нь биелээд байх шиг байх ингээд гэдэгс. Одоо тэгэл янз янзын асуудалтай хүмүүс ирдэ штэ. Зарим нь олон жил болсон үр хөөгдөх байгаа хүн байна. Зарим нь арх дарсны асуудалтай хүн байна. Тэгэл зарим нь болохоор удам ухсаад амтсан хараал тэгэл янз бүрийн өвчний шалтгаанаа олж чадахгүй тал байгаа гэсэн үг. Одоо нэг идэхгүй хүнд өвчин гарч ирлээ гэхээр шашин талаасаа ямар шалтгаан байна уу гэдгээ дараад эмнэлэг талынхаа эмчилгээг авбал илүү их үр дүнтэй. Тэр талаасаа л үзүүлж харуулж байгаа хүмүүс их байдаг. Өөрөө нөгөө нэг айгүй их асуудалтай болоод ажил төрөл маань бүтэхгүй болохоор өнөөдөр ирж ингэж засал хийлгээ гэж бодож ирсэн байхгүй юу. Тэгээд амт дамжсан төдийгүй яг нүдэрээ хүмүүс ингэж ир засал хийлгээд заримдаа бүр төрдөг тэрэгтэй ирээд тэгээд алхаад өөрөө хөлөөрөө гараа авчдаг тийм ичдтэй юм сахиустай хүн байгаа. Таны өөрийн ноён нуруу бол гайгүй сайн байна шүү дээ. Нуруунд тухай ч гэсэн айгүй сайхан харагдаж байна. Хоолон дээр их сайн анхаармаар юм байна. Холбоод болохоор хоёр газар жоох уулайсалтай болж ирээд байх юм. Үе жоохон зүрх юм алдагдах тал гэж гарч ирээд заримдаа нэг тийм хөрөөсөн талын гар бадаараад хурууны үзүүрүүдээр чимчгэнж мэдэгдэх тал байх юм. Тэгээд энд нэг юм шохоожод байгаа юм шиг болж ирээд ийшээ судастагсан нарийсэлт байгаад байна. Тэгээ өөрийн амьдрал болохоор нэг хэвэндээ нэг суйрандаа байх юм. Тань дээр 2-3 гал голомт гэж гарч ирээд байх юм. Тэгээ өөрөө мэдээд байгаа мөртлөө өөрчилж чаддгүй, шийдэж чаддгүй зүйл гэж гарч ирээд байх юм. Эцэг эхээс дамжиж ирсэн тийм хар хилам гэж гарч ирээд. Эхлээл нөгөө юм эхээс төрснөөсөө хойшлон гэдэг юм 2 зам гэж гарч ирээд 2 гал голомт гэж гарч ирж байна. Төрсөн эхээс дөрүүлээ. Хамгийн том. Тэ өргөмлөхгүй юу? Тэгээ одоо таны төрсөн тал ч гэсэндээ яг нэг хань ижилтэй хань ижилгүй юм шиг амьдэрдэг, хүн аргадаж амьдэрдэг, 2-3 гал голомт үздэг. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд нь одоо нэг үр хүүхдгүй юм шиг амьдэрдэг хүмүүс байгаад их юм.
Нэвтрүүлгийн ивэнд итгэгч ENF стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлт ханарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Би 3 эрэгтэй дүүтэй байхгүй. Тэд нар маань хоёр нь хүүхдгүй, нэг нь насарсан. Нэг нь болохоор баг 3 хүнээс салсан да. Тэгэхэд хүүхд ер нь тогтохгүй. Тэгээд тэр төрсөн ээж талдаа бол би л хүүхдтэй бусд нь ингээ хүүхдгүй. Тэгээд тэр хоёр зам явсан гэдэг нөгөө нэг өөр төрсөн өргөсөн хоёр зам байдаг учраас миний амьдрал тогтдгүй болов гэж боддتي. Одоо хүн орж ирээл яг нөгөө дэвтэрэн дээр нэр жилийн бичээл тэгэл яг би тэр нөгөө нэр жилийн нэгэ дотроо ингээ хардаг. Зарим хүмүүсийн нэр жилийн хэлгээл тэгдэг. Тэгэл нэр жилийн хэлээд ирэнгүүтэн зүгээр ингээд надад бол ингээд юм өөрийн мэдрэмж нэг ороод ирдэг байхгүй. За одоо ингээд өрөөсөн бөөртэй хүн байлаа гэвэл таны нэг бөөр болохгүй байна гээл савнд асуудал ах юм бол таны сав болохгүй байгаа юм байна гээл жирэмсэн болохгүй байгаа хүн байх юм бол за нэг ийм хоёр судас байхтал энэ хүүхэд ч одоо энэ замаас энэ зам дээр ирээд хүүхэд чинь гарах хэрэгтэй бол энэ замыг туулж чадахгүй байна гэдэг тэгэхээр хүмүүс нөгөө өрийн сув бөглөөтэй байгаа гээл зарим нь үр суулгуулж иж болно гэсэн гээл тэгээд тэр өөрийн зөв мэдрэмжээр л тэрийг мэдэрдэг зүйл. Танаар харахаар бол та ингээл нөгөө нэг шүнж багуунтаал их зүтгэдэг нөгөө одоо юугаар бол нөгөө монгол хүний юугаар бол нөгөө тэрэгний маш их зүтгэдэг мөртлөө эхлээд юмыг аягүй сайн эхлэдэг мөртлөө эцсийг үздэг үү. Тэгээд юмны дундаас нь дандаа ингээд нөгөө хийж байгаа ингээд саринцсан юм шиг алга болчдөг. Өөрийн хийсэн хоол дандаа хүний хоол болдог л гэж гарч ирээд байгаа. Одоо би ч бараг 60 үрж штэ энэ хооронд би амар их олон ажил босгож унгаж олон одоо хүний амьдрал юм чинь би их олон байр авсан. Тэгэл нөгөөх маань буцаал өрн таран болол явцдаг. Тэгэд дандаа нөгөө шудраар яваад тахтай хаад ингэт юм бол гэж боддتي. Тэгвэл одоо та яг гэрийнхэнтэйгээ ярьж байгаад энэ хараалыг сайн дарахгүй бол яг нөгөө яг өөрийн үр хүүхдүүд ч гэсэндээ бас юм орон зайн хол байхаар юм биш юм уу? Одоо та хэдэн хүүхдтэй гэхэд тэр хүүхдүүд чинь бас ингээл яг ингээл нөгөө нэг бусдаа айлын хүүхдүүд шиг ингээд тийм ойрхон байхгүй бас л тийм орон зайн хол нэг үл ингээд хоёр өөр газар амьдрах ч юм уу? Бас тийм их зам нь хол зайтай л харагдаад байх юм. Одоо тэрийг засахын тулд би юу хийх хэрэгтэй? Тэгэхээр одоо та тэр яг төрсөн эцэг гэхээс дамжиж ирсэн тэр хэл амыг л сайн дармаар юм. Тэгээ таны өөрийн биеиндээ гэвэл та энэ хавьд нэг тийм шохожоод байгаа шиг юм дээр ийшээ судастагсан өөрчлөлт гэдэг шүү дээ. Энэ дээр айгүй сайн анхаармаар юм байна. Одоо миний энэ тэгээд нэг 100 гарын эрхээ өөрөө ингээ мэдээ алтаад жоохон ингээ бэржигнэт. Тэгээ нөгөө нэг гадаадд олон жил амьдраад нөгөө хүнд ажлыг энэ хүзүүний шохоожлолтой болсон байхгүй юу? Тэрнээсээ болоо ингээ мэдрэл харагдчихад идэл нь ингээ жирэлцээд байгаа. За одоо нэг өмнөх таны амьдрал хаа дандаа юм хүрээний иршгэл яваад байсан баха. Ингээл одоо хүрээний иршиг нэг ингээ дээшил гараар ингээд ойшлол тэгээд нэг юм одоо адал явдалтай л яваад байсан байна. Одоо нөгөө хүн чинь амьдралд өвхөөс устдыг үзнэ гэдэг шиг тийм болол тэгээ нөгөө хүний амьдрал нэг 10-аас 12 жилээр ингэж дээшээ доошоо унж босож явдсан болов гэж боддتي. Би болохоор бүр үнгээл унаал бургаад газар дээр очивол заримдаа бүр тэнгэрт гараад ингээл яваад итдэг. Тэгээд яагаад ингээд нэг дундуур нь зүгээр жигтэй явж болтгүй болов гэж боддتي шүү дээ. Тэгэхээр одоо трийгээ засвал тийм үү? Энэ болохоор нөгөө ямааны цус аахгүй. Тэгээд хараал гэхээр цусаар дамждаг гэж цусаар гаргадаг гэдэг. Заавал энэ. За энийг та хацуу. Тэгээд
энэ цайнаас хийж агаад яг өтгөн гурил зуурж байгаа шиг зуураарай за. Гараараа барина шүү. Тийм би. Гараараа яг өтгөн зуураад гараараа бариад 3 бүрх болгох таа. За тэгээ та 3 бүрхээ болгочоод Лээд нэг хийчлээ. энэ улаан утан дээр нэг бүрхээ болгох таа. За. Тэгээд 3 бүрхээ болгочоо 3 бүрхөөгөө нэгээр нь барьж агаад өөрийнхөө биеийг харч чадгаар. За. Хавар арчих толгом. Хоёр чихнийхээ артлыг, хамрныхаа хоёр талыг, хамрныхаа хоёр талыг, чихнийхээ хоёр талыг суугаа. Тэгээ өөрийнхөө арчиг гэсэн газруудаар харчаарай за. Тэгээд өөртөө байгаа ди бузар муу мухай юмыг арилж яах гэж одоо тэр Гурвангийн ээлжлэх юм уу? нэгээр нь барьж байгаа. Тэгээд тэр удам дагсан харыг ламаа арилж яах гэж харчих. За. Чихнийхээ артлыг гэсэн үү? Хоёр чихнийхээ артлыг суулаа арчиж байгаа. Тэгээд та өөрийнхөө хаана л арчмаар энэ тэр газруудаар арчаарай гэсэн. Нэвтрүүлгийн ивэд итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэл технарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Одоо тань бичэр энэ улаан балаар нүүд ам хамар хүүсний нөх бүхсний нөх гэж бүхрэгтэн яргах таа. Хоёр нүүд хамар ам чих Энийг таавж яваад яг чанга хой зүгт хогийн савнд хийчихэд эргэж харахгүй хөйдэрч. Орж ирэхдээ хүнтэй ихтэй дуурайраа заа. Хайшчаад одоо нөгөө өөртөө байгаа бүх муу мухай юмыг дуусгарлаа гэж хайшчаад эргэж харчихгүй шүү за. За. Тэгээд одоо та энэ улаанаар барьчихдаг. Улаан махны узраа арилж байна гэдэг. Ямар ч байсан миний хийлгсэн засал тэ энэ хүн чинь нөгөө өөрөө хийгээд байгаа юм биш байхгүй юу? Цаад тэр удмаасаа дамжиж ирсэн сахиус тэр өвгд эцсэн хийж байгаа засал учраас ямар ч байсан надад хүрэн нөлөөлнө чадна миний ажил бүтэмжтэй болно л гэж бодож байна.